What is acid rain? Сайн байцгаана уу? Хүчлэг тунс сэдвийг авсан 3 дугаар бүгэ. Энэ агарын бохирдлоос үүсдэг бөгөөд байгаль орчин, хүний эрүүл мэнд барилга байгууламжид маш их хор нөлөө үзүүлдэг дэлхийн нийтийн томоохон асуудлын нэг юм. Хүчлэг тунс гэдэг нь агаар мандалд байгаа хөхрийн давхар эсэл буюу CO2, мөн азотын эслэг буюу NO усны ууртаа нэгдэн хүчил үүсгэж дараа нь бороо, цас, ман, шүүдэр зэрэг хэлбэрээр газрын гадаргад буух үзлэгийг үзэгдлийг хэлдэг. Ердийн борооны ус бага зэрэг хүчлэлэг байдаг. Харин хүчлэлэг тунс нь хүчлэлэг чанар нь илүү өндөр байдаг учраас байгаль орчин тун аюултай. Хүчлэлэг тунс хэрхэн үүсдэг вэ? Хүмүүс нүүрс, нефт зэрэг түлш шатаах үед их хэмжээний хортхий агаарт ялгардаг. Үүнд хөхрийн давхар эсэл, азотын эслүүд орно. Эдгээр хий агаарт тэгдэж усны хүрттэй уралд орсноор хөхрийн болон азотын хүчил үүсдэг. Нарны цасрагт өртдөг аммиакийн уур нь азотын хүчил үүсгэхэд хөв нэмэр оруулдаг. Яндангийн хэмжээ ихсэх ба тогтмол шатдаг үйлдвэрүүд нь ялгаралт үүсгэдэг. Азотын хүчил нь агаар мандалд байгалийн хийн эргэлтийн үр дүнд үүсдэг. Энэ нь хүчлэлэг бороо үүсгийг дэмжиж борооны хүчлэг чанарыг 4 дахин нэмэгдүүлдэг. Хөрс, усны сав, нуур гэх мэт аммионын нитритийн хүчил хувиргах бактери ба хүчил төрөгчийг ялгаруулдаг. Хүчлэг тунцны төрөл. Хүчлэг тунц нь 2 төрөлтэй. Нойтон тундас, хуурай тундас гэдэг 2 төрөлтэй байгаа. Нойтон тундаст нь болохоор бороо, цас, манан, шүүдэр орно. Эдгээр нь хүч агуулсан ус хэлбэрээр буудаг байгаа. Хуурай тундас хүчлэг хий болон жижиг доосон төр хэлбэрээр агаарт байдаг. Дараа нь хөрц ус барилга дээр сууж хөрөмтлөгддөг байгаа. Хүчлэг тунцны хамгийн том шалтгаан бол хүний үйл ажиллагаа юм аа. Үүнд нь болохоор дулаандны цэглэгээ станц, үйлдвэрийн утаа, автомашины яндан, нүүрс түлэх, нефт боловсруулах үйлдвэр орно. Ялангуяа нүүрсээр хэрэглэгддэг орнууд энэ нь их асуудал болдог байгаа. Байгалийн шалтгаан. Зарим тохиолдолд байгаль өөрөө хүчлэг хийг ялгаруулдаг. Жишээлбэл галтуул дэлбэрэх, ойн төмөр, аян цэглэгаан, хөрсөн дагуулгадах магнин, кальц зэрэг элементүүдийг газрын доорх ус руу зөөхөд хүргэдэг. Ингэснээр хөрс суларч хөдөө аж ахуйн гарц буурдаг. Хүчлэг бороо нь хөрс эсвэл ус руу усны ор руу дүүрсэн хөнгөн цагаан, кадмийн, мөнгөн ус зэрэг бодисуудтай урвалд орж хортой нөлөө үзүүлдэг байгаа. Бүрхүүлэн тодорхой унцар металл гадаргуу барилга байгууламж, түүхэн байгууламжийн илэгдэл доройтолд хүргэдэг байгаа. Энэ нь умдны усны нөөцийг ашиглах боломжгүй болгодог. Байгалийн болон түүхийн үзэсгэлэнт газрууд нь ургамал, амьтдын олон янз байдал, амьд амьдралыг аюулд оруулдаг байгаа. Хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө. Хүчлэлэг тундас шууд хүний эрс түлхэхгүйч агарын бохирлыг нэмэгдүүлдэг. Үүний улмаас амьсгалын замын өвчин, астм, ханиалгах, уушгины асуудал, нүд хорсох зэрэг шинж илэрдэг. Ялангуяа хүүхэд өндөр настуудад илүү аюултай. Барилга байгууламжид үзүүлэх нөлөө. Хүчлэг тундас нь металл цэврүүлэх, гантиг чулуу илээх, хөшөө дурсгал гэмтэх, барилгын өнгө алдагдуулах нөлөөтэй. Түүхийн дурсгал байгууламжууд ч их гэмтдэг. Дэлхийд дахинд хүчлэг тундас нь Европ, Хойд Америк, Хятад, Энэтхэг зэрэг аж үйлдвэр хөгжсөн орнуудад түгээмэл байдаг. 1970-аас 1980 онд Европт маш том байгаль орчны асуудал болсон. Монгол улсад гэх юм бол Улаанбаатар хотод өвлөө үлрэл нүүсний хэрэглээ ихсдэг. Үүний улмаас агарын бохирдол нэмэгддэг, хортхий ялгардаг, мөн хүчлэг тундас үүсэх эрсдэл үүсдэг байна. Урьдчилан сэргийлэх арга гэвэл малтмал эрчим хүчний их үүсвэрийн оронд сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрийг ашиглах нь зүйтэй. Ногоон байгууламжийн хүртээ хэмжээг нэмэгдүүлж, ойн төмөр гарахаас зөрчлөн сэргийлэх хэрэгтэй. Хувийн тээврийн хэрэгслийн тасраг үйлчлэлийг хайж, нийтийн тээврийн хэрэгслийн ашиглалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн байгалийн хийг хотын дулаарлалд ашиглах нь шаардлагатай. Шаталтын явцад линитийг ашиглах эсвэл нүүрсний шин чанарыг сайжруулж, түвшний нүүрс хэрэглэхгүй байх хэрэгтэй. Үйлдвэрлэлийн бүсийн яндан дээр шүүлтүр ашигладаггүй, том халаалтын системд шүүлтүр суйрлуулаагүй тохиолдолд ноцтой хориг тавих нь бас шаардлагатай. Шаталтын процессыг стандарт ба эмчилгээг сахих нөхцөлд нь хийх, цэвэршүүлэх байгууламжийн дулааны цахилгаан станцуудад суйрлуулах нь мөн байшин төсөлд байрлах байлуур яндан нь стандарт нийцсэн байх ёстой. Дулаан тусгаарлалтыг нь анхаарч харах хэрэгтэй. Автоэврийн хэрэгсэлд
Капитолын тохируулгын нөхцөлийг танилцуулах хэрэгтэй. Хар тугаалгад төсвөртэй катализатор эсвэл эвсэлдэлтийн катализаторыг ашиглах нь зүй ёсны хэрэг. Яндангийн хий 2 дахь жагаарт дахин цэнэглэгдэх байх ёстой. Хийжүүлээгүй бензин эсвэл биодизелийн хэрэглээг нь мөн үржүүлэх шаардлагатай. Хүчлэг тундасныг талаар сонирхолтой баримт гэвэл нэгт зарим нуур хүчлэг тундаснаас болж бүх загсаа алдсан гэсэн баримт байдаг. Хоёрт хүчлэг тундас салхиар хэдэн зуун километр тархах чадaltaй. Гуравт нэг улсын бохирдол өөр улсад хүртэл нөлөөлөх боломжтой гэсэн сонирхолтой баримтууд байдаг байна. Дүгнэлт нь гэвэл хүчлэг тундас нь агаарын бохирдлоос үүсдэг бөгөөд байгаль орчин, хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс агаарын бохирдлыг бууруулж цэвэр эрчим хүч хэрэглэх нь хүчлэг тундаснаас сэргийлэх хамгийн чухал арга юм а. Бүгдээрээ сая мэдэж авсан зүйлээ баттгаад хамтаа дасгал ажиллацгаая. Хүчлэг бороо гэж юу хэлэх вэ? Хүчлэг бороо ороход юу нөлөөлж байна вэ? За тэгвэл хүчлэг бороо гэдэг нь үйлдвэрийн утаа, машины утаа, яндангаас гарч буй утаа, мөн галтуулын дэлбэрэлтээр үүссэн утаа нь хүчлэг бороо үүсгдэг бодис ялгардаг. Энэ дээр агаар дахь усны ууртай харилцан үйлчлээд газрын гадаргад тундас байдлаар буухыг хүчлэг бороо гинэ. За тэгвэл хүчлэг бороо ороход юу нөлөөлж байна вэ гэхээр үйлдвэр машин яндангаас гарч буй утаа галтуулын дэлбэрэлтээс үүсэж буй утаа нөлөөлөх нэ. За хоёрдугаар асуулт нь хүчлэг бороо өөр ямар нөлөө үзүүлэх вэ? Үүнийг хэрхэн батлах вэ? За хөшөөг сайтар ажиглаараа хүүхдүүдээ. Энэ хөшөө яагаад өөрчлөгдсөн бэ? За учир шалтгааныг нь тайлбарлахын тулд бүгдээрээ туршилт хийж үзцгээе. Хөшөөний найрлаганд шохоон чулуу гантиг агуулсан байдаг. За энэ шохоон чулуун дээр хүчлэг орчинтой лимоны хүчлийн усамлаар тусаана. За хэрхэн өөрчлөгдөхийг сайтар ажиглаараа хүүхдүүдээ. За энэ шохоон чулуун дээр хүчлийн борооны оронд энэ лимоны хүчлийг авсан байгаа. За хүчлийн борооны нөлөөгөөр шохоон чулуу гантгаар хийсэн барилга байгууламж хөшөө тусгал нь илэгдэж муудаж өнгө зүсээ алддаг.